За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Пүрэв гараг бүрийн 14 цагаас тогтмол хүрдэг. Залуу сонгогчтой уулзах цаглаа юм маань эхэлж байна. Тэгээд энэ удаагийн дугаар манаас яг нэг цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор манай байгууллага гэрээсээ ажиллаж байгаа. Тэгээд тийм болохоор бичлэгийг ер нь бол өмнө хийгээд одоо байршуулж байгаа гэдгийг энд хэлье. За тэгээд энэ удаагийн маань зочноор Ариун Заяа оролцож байгаа. Тэгээд Ариун Заяа өөрийгөө танилцуулаач. За намайг Ариун Заяа гэдэг. Би Монгол Улсын боловсролын сургуулийн нийгэм улс төр судлалын 4-р курс оюутан байна. За тэгэхээр Ариун Заяа хоёулаа өнөөдөр юуны талаар ярилцах вэ гэхээр ерөөжөө сонгуул өгж исэн бол хэдэн удаа өгж исэн, тэгээд сонгуулаас үлдсэн чамд ямар туршлага байна ер нь залуу сонгогчид юун дээр анхаарах ёстой байдığım байна. За магадгүй сонгуул өгж байгаагүй болвол ер нь тэгвэл энэ удаагийн сонгуульд чи ямар бэлтгэлтэй оролцох юм гэдэг ч юм уу ийм сэдвээр ерөөхдөө ярилцсанаа. За тэгээд хамгийн ихний асуулт чи сонгуул өгж ирсэн өмнө нь? Би өмнө нь болохоор сонгуульд оролцож байгаагүй. Гэтэ 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар бол миний нас бол хүрсэн байсан. Тэгээд нөгөө би орон нутгийн харьяатын учраас Улаанбаатар хотод байсан учраас сонгуул бол өгж амжаагүй. За одоо бол яг энэ 2020 оны сонгуул бол миний анхны сонгуул болох гэж байна. Тэгэхээр бас уг нас сонгуулийн насанд хүрсэн байсан Гэхдээ яг энд байсан учраас Улаанбаатар хотод байжсэн учраас орон нутгад очиж чадаагүй учраас сонгуул өгч чадаагүй За ер нь Ариун Заяа хэр улс төрдөөс сонгогчийн боловсрол чиглэлээр ер нь хэр сонирхдаг вэ? Тэгэхээр би сонгогчийн боловсрол гэсэн одоо юм өгүүлэл бол одоо ингэ хэвлүүлэхэд бэлтэж байгаа. За өмнө нь болохоор энэ талаар бас юм судалгаа хийсэн. За тэгээд яг улс төрийн ангийн оюутан учраас энэ чиглэлээр бол нэлээд сонирхож судалгаа хийж байгаа. За ийм судлаач бол байгаа. Тэгэхээр өмнө нас нөгөө сонгогчийн боловсрол гэдэг нэг судалгаа хийжсэн шүү дээ. Сая өөрөөс хэлсэн. Тэгэхээр тэр судалгааны үр дүн нь ер нь ямар зүйл гарч ирсэн? Чиний судалж үзсэн зүйлийг чинь дүгнэлт нь юу байсан бэ? Тэгэхээр ерөнхийдөө бол яг манай Монгол Улсын хувьд бол сонгогчийн боловсролтой холбоотой юм судалгаа бол аюу тийм тогтмол бол байгаа. За тэгээ үүнд болохоор манай судалгааны баг хамт олон бол 2 үндсэн судалгаа бол гаргаж ирээд энэ судалгаагаа бол дүгнсэн. За үүнийг ингээд дүгнээд хараад үзэх юм бол яг Монгол Улсын хэмжээнд залуучууд нь ч тэр за бүх насны одоо иргэд бол сонгогчийн боловсрол бол тогтмол байна. За сонгуульд бол одоо ер нь жилээс жил ирэх тусам сонгуулийн одоо оролцоо бол буурж байгаа гэсэн юм дүгнэлт бол гарч ирж байгаа. За тэгээд сонгогчийн боловсролыг бол манай Монгол Улсын хувьд бол дээшлүүлэх нэг шаардлагатай гэж бол үзсэн бол байгаа. Тэгэхээр ер нь аль залуу хүнийхээ хувьд бас өөрийнхөө чадах хэмжээр судалгаа хийгээд дүгнэлт гаргаад ингэ явсан маш сайшаалтай санагдаж байна. Тэгээд ер нь Ариун Заяа өөрөө хэр их сонгуулийн талаар мэдлэг байна. Одоо энэ жилийн сонгуульд чи жишээлбэл ямар бэлтгэлтэй оролцох чинь хаанаас мэдээлэл авах гэж байна? Ямар нэр дэвшигчийг дэмжинэ гэж бодож байна. Тэр талаас өөрийнхөө үзэл бодлоос асуулцаач. Тэгэхээр одоо яг манай тойрогт одоо айл одоо намаас ямар нэр дэвшигч одоо дэвч байгаа гэдэг нь бол энэ төрөнд бол харах нь бол зүйтэй. За мөн дээрээс нь мөрийн хөтөлбөрүүдийг бол харж үзнэ гэж бол бодож байгаа. За тэгээд мөрийн хөтөлбөр одоо хэр одоо бодит үнэн одоо хөрсөн дээрээ буух үйс байна. Бүхийд одоо популист амлалтай байна уу гэх мэтчлэн одоо олон үр дагаврыг хад сонголтоо хийнэ гэж бол бодож байна. Гэхдээ хэрвээ одоо миний сонголтод одоо нийцгэр хүн байх юм бол би цагаан утас одоо өгнө. За ийм бол одоо үрдчлэн байлаар бол ийм бодолтой бол байна. Гэхдээ бол одоо цаг үеийн байдлаас болоод коронавирусаас болоод манай сонгуул бас хойш магадгүй ус ийм цаг төлөвтэй бол байна. Тийм учраас тухайн үеийнхаа яг нөхцөл байдал дээрээс тулгуурлаж сонголтоо ол хийнэ. Тэгэхээр ер нь мэдээллүүдээ хаанаас авдаг вэ? Жишээлбэл өмнө мөрийн хөтөлбөрч уншиж үзчихсэн туршлага байгаа юу? Одоо ерөнхийдөө өмнө нь болохоор яг ингээд Дардын намаарч Чилсэн намын одоо мөрийн хөтөлбөрүүдийг бол уншиж үзчихсэн. За түүн дээр болохоор мөрийн хөтөлбөр аягүй тийм нэг урт тийм нуршсан хүний одоо нэг сонирхол татахгүйс бол биш. Тийм бол байгаа. Тийм учраас нэг мөрийн хөтөлбөрийг одоо унших тийм товчтойч тийм хэрхэн яаж хурдан унших вэ гэсэн юм нэг аргууд гаргана гэдэг ерөнхийдөө бол хүмүүс ярилцаад байгаа шүү дээ. Хэрвээ тийм байх юм бол яг тэр шуумаар нь маш хурдан хялбар маягаар бол мөрийн хөтөлбөрийг бол унших ийм бол юутай байгаа. Төлөвлөгөөтэй. За ер нь мэдээлэл авдаг их сурвалж байгаа тухай яриач. Одоо ер нь залуучууд
ямар суугаар мэдээлэл автгийг тий. Тэгээд яавал илүү биднэрт хүртээмжтэй байх юм тий. Жишээлбэл чи юу уншдаг вэ гэвэл за мэдээлэл бол ерөнхийдөө бол телевизээр. За тэгээд сошиал сүлжээ. За сонгуулийн ерөнхий ороонд болон вебсайтууд дээр тавигдж байгаа тэр мэдээллүүдийг ерөнхийдөө бол уншина. За яг залуучуудын маань хувьд гэх юм бол илүү нөгөө сошиал фэйсбүүкээр нөгөө фейк ньюс буюу одоо худал мэдээлэл илүү итгэх одоо ийм зүйлүүд бол хандлага бол ингэ гарч ирнэ. Миний хувьд болохоор яг албан ёсны их сурвалжтай ийм сайтаас бол мэдээлэл бол хүлээн авна. Мөн дээрээс нь болохоор телевизээр телевизээс бол бас маш их хувийг одоо эзэлж мэдээллийг бол авах байх гэсэн юм утгатай байлаа. Тэгэхээр сонгуулийн үеэр хүрдэг мэдээллүүд чи өөрөө нөгөө сонгуул өгч үзээгүй ч гэсэндээ ерөөхдөө судалгаа хийжсэн учраас би чамаас нэлээд дэлгэрэнгүй асуугаад байна л да. Одоо яг сонгуулийн үеэр явдаг сурталчилгаанууд хэр үнэн байдтай, хэр тэнцвэртэй мэдээлэл байж чаддаг юм шиг санагддаг бай. Тэгэхээр ерөөхдөө яг сонгуулийн яг үйл явц болоход бол одоо нөгөө нам нь нөгөө намынхаа эсрэг одоо ийм үйл ажиллагаа хийдэг ч юм уу худал мэдээлэл одоо яадаг тэрийг илүү их хандлт авдаг ийм зүйлүүд бол яг сонгуулийн үед бол маш их явагддаг. Тийм учраас яг ингээд энэ зүйл үнэн бодиттой байна уу гэдэг яг их сурвалж нь одоо яг баттай юу гэдгээс одоо шалтгаалж одоо мэдээлэл авах нь бол зүйтэй. Тэгэхгүй болохоор нөгөө маш худлаа мэдээллүүд бас яг сонгуулийн үед бол маш их нэг юм явагддаг. За тэгээд яг энийг болохоор шүүн тунгаагаад аль нь зөв аль нь буруу энэ яг үнэн үү гэдэг зүйл дээр бол маш сайн одоо анхаарах нь бол зүйтэй. Тэгэхээр өмнө бас ярилцжсэн залуучуудын ихэнх нь бас сошиал медиа дээр тулгуурлаж мэдээлэл авдаг гэж хэлжсэн. Тэгэхээр энэ жилийн сонгуулийн тухай хуулийн бас нэмэлт өөрчлөлтөөр орсон нэг авааштай заалт байгаа. Тэгээд тэр нь юу байгаа вэ гэхээр яг нөгөө сонгуулийн үеэр айгүй хуурамч аккаунтууд, хуурамч пэйжүүд нэгдэлтэй явдаг штэ. Тэгээд тэр нь бол ерөнхийдөө одоо тарих угаах зорилготой байдаг тийм илүү PR-ын шинжтэй. Тэгвэл яг энэ удаагийн сонгуульд нэр дэвшигч маань өөрийн гэсэн яг аль бисны пэйж хуудастай байх хэрэгтэй мөлий. Тэр нь нийлж шиг байх хэрэгтэй. Тэгээд тэрүүгээр бас ингээ мэдээллийг нь авдаг, аль бисны мэдээллийг нь тэр хуудасаар нь дамжуулж авдаг. За хэрвээ одоо тэр тойрогоос нэр дэвшиж байгаа нэр дэвшигч маань өөрийн гэсэн тийм аль бисны пэйж хуудасгүй байвал магадгүй залуучууд бид нэр шаардж болох ийм зохицуул бас үүссэн байгаа юм байна лээ. За тэгэд энэ удаагийн сонгуулийг ариун зай хаана өгөх вэ? Бас одоо орон нутагт өгөх үү эсвэл харьяалал нь өөрчлөгдсөн байгаа юу? Энэ жилийн сонгуулийн хувьд болохоор орон нутагт өгнө. Миний харьяалал надад одоохондоо харахандаа бол өөрчлөлтөө байгаа. За тэгээд бас яг нөө зорж очиж сонгуулаа өгнө гэсэн юм бол төлөвлөгөө бол байгаа. Тэг би сая ясна цаг үеийн нөхцөл байдал ямар байхаас шалтгаалах байх. Тэгэхээр нөгөө яг өмнө нь сонгуулийн үеэр гэхэд бас чиний санал бол хайран байсан шүү дээ. Өгч чадаагүй. Тэгээ энэ ер нь хэр хүндрэлтэй байдгийг ингээд чам шиг бас яг орон нутагт одоо харьяалтай гисэн эдэжид Улаанбаатар хотод магадгүй өөр газар ямар нэгэн одоо шалтгаанаар ажилтай байсан ч юм уу те ийм оюутнууд ер нь чиний мэдгээр хэр их байдгийг энэ ер нь хэр их хүндрэлтэй асуудал гэдэг вэ? Энэ бол ерөнхийдөө аюу тийм хүндрэлтэй асуудал бол байгаа. Тэгээд яг сонгуулийн насны одоо яг ийм иргэн одоо өөр ямар нэгэн одоо харьяалал биш ч юм уу те өөр газар ингээд ажилтай байдлаасаа болоод сонгуул оролцохгүй байгаа энэ тохиолдлууд бол байгаа. За энэ нь болохоор одоо цаашлаад бол эрс бүртгэхгүй сонгуулийн одоо нэг үр дүнд одоо сөрөг нөлөөтэй бол байгаа. За тэгээд 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульч гэсэндээ эхний байдлаар бол сонгуул өгөөд за тэгээд сонгуулийн ирсэн нэг хангалтгүй байсны үр дүнд хоёр дахь сонгуул дахин сонгуулал явагдсан байгаа шүү дээ. Тэрнээс бол маш нөгөө хөрөнгөний асуудал гээл санхүү мөнгөний асуудал за тэгээд ингээд маш олон зүйлүүд бол энэ дүүнд бол нөлөөлөд байгаа. Тийм учраас энийг бол одоо зохицуулах шаардлагатай. Тэгээд хуулиндаа болохоор би одоо ингээд Баян-онгороос Улаанбаатар хот руу одоо нэг заавал оршин сууж байгаа хаягаа ингээд шилжүүлж ийж би одоо Улаанбаатар хотод нөгөө нэг сонгуул өгөх юм хэрэгтэй хуулиндаа бол юм байгаа. Энийг бол ингээд яг сонгуулийн үед бол хуулийн заалтанд жоохон өөрчлөлт оруулаад яг энэ одоо асуудалтай хүмүүст бол жоохон нэг тийм зохицуулалт анхаарал хандуулах тийм зохицуулалт бол хэрэгтэй бол байгаа. Өмнө бас нөгөө гадаас бол аюух гадаадд сурдаг нэг оюутантай ярилцахад бас ер нь бол сонгуул өгөх газар нэг газар байдаг учраас те ингээд айгүй олон цаг явж тэнд очино те
Тэгээ бүтэн нэг өдрийн ингээд тэнд бол энэ Монголд амралтын өдөр байгаа ч гэсэндээ тэнд бол яг амралтын өдөр биш учраас маш их ингээд асуудалтай байдаг ярьжсэн. Тэгэхээр бас гадаадд гэлтгүй ерөнхийдөө бас Монгол дотооддоо ч гэсэндээ оюутнууд бас ийм асуудал тулгамддаг юм байна гэдгийг бас чиний ярианаас олж мэдлээ. Тэгээ нөгөө хамгийн их суурин биш байдаг хүмүүс ч бас оюутан шүү дээ. Яг нөгөө өөрсдийн төрлөх аймаг төрлөх сумаасаа ингээд өөр газар очиж суралцж байгаа ийм хүмүүс нь оюутнууд. Тэгээд бас оюутнуудын маань санал маш чухал байгаа энэ үед одоо яаж зохицуулах боломжтой юм мэдэхгүй тий. Одоо үнэхээр зохицуулах боломжтой гэдэг бол бас үүнийг анхааралтай аваад зохицуулах шаардлагатай л юм байна гэж бодлоо. Тийм манай үе чинь нөгөө нэг аюу тийм олуулаа. Тэгээд дээрэс нь бид нар чинь 100 одоо нөгөө оюутан байх хугацаанд 100 нөгөө ажил хийн. Тийм учраас нөгөө төдийлөн орон нутг руу явах шаардлагатай биш. Тийм учраас одоо нөгөө нэг сонгуулийн үеч яг 100 болт нь штэ бидний амралтын үеэр. Тийм учраас яг энэ дээр л зохицуулт бол бас хэрэгтэй. За тэгээд ер нь сонгуулийн одоо ач холбогдол гэх юм уу те залуу хүмүүсийн саналын ач холбогдлын талаар ариун заяа юу гэж боддгийг бас өөрөө улс төрөөр сурдаг оюутан болохоор илүү ач холбогдлын одоо илүү сайн ойлгож байгаа ах гэж бодоод байна л да. Тэгэхээр ер нь сонгуул чухал юм уу, залуучуудын санал чухал юм уу? Чухал бол яагаад чухал юм гэдэг талаар хоёлаа ярилцъя. Тэгэхээр одоо яг манайхан чинь залуу хүмүүс гэхэлэр 18-аас 34 насны хүмүүсийг залуу хүмүүс гэж авч үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг 2016 оны байдлаар болох манай хүн амын 34.6% болохоор бид нэр эзэлж байна. Тийм учраас залуучуудын сонгуул одоо энэ санал бол одоо маш чухал манай Монгол улсын хувьд. Тийм учраас нөгөө манай залуучуудын бас бидний эрх ашиг гэж байна. Тэг яг ингээд сонгуулийн насны ингээд хүн амыг эрцгийн хүн амыг ингээд хараад үзэх юм бол дандаа нахмаг насны 40-тэй 50-аас дээш насны хүмүүс л ихэнх хувь нь бол эзэлж байна. Тэгэхээр тэр хүмүүс бол одоо нөгөө тэтгэврийн зээл нэмэх ч юм уу те бидний одоо тулгамдж байгаа асуудал биш ингээд арай өөр юм асуудлын талаар бол ингээд ийм зүйлүүд бол тэр хүмүүст нь хэрэгтэй учраас яг тийм зүйлүүдийг одоо улс төрч улсын намууд болохоор мөрөөдөлтүүд илүү тусгаж өгөөд залуучуудын одоо нөгөө бас тулгамдж байгаа асуудал биднэрт хэрэгтэй байгаа зүйлүүдийн талаар бол төдийлөн бол байхгүй. Тэгээд залуучууд өөрсдөө энийг бас сонирхгүй, тэгээд улс төрд оролцохгүй, саналаа өгөхгүй байгаа нь бол ингээд сонгуулийн хувьд бол одоо энэ улс төрийн хувьд бол маш их тийм одоо хор хөнөөлттэй юм зүйлүүд бол байгаа. Тэгээд тийм учраас залуучууд бол сонгуулаа одоо маш сайн өгдөг байх хэрэгтэй бол байгаа. Гэхдээ бол яг манайх чинь ингээд бодоод төр сүүлийн үед бол залуучуудын сонгуул бас гайгүй. Сонгогчдод бол гайгүй бас 34-өөс дээш насныхан бол гайгүй сонгуул өгч байгаа гэсэн дүнтэй бол байгаа. За тэгэхээр энэ удаагийн сонгуульд залуучуудаа зориулаад маш гоё тодорхой бас уриалгыг хийгээжтэй магадгүй одоо юу гэдгийг энэ удаагийн сонгуульд бид нар залуучууд бид нар мэдээлэлтэй оролцсон. Одоо хоёрдугаарт юу гэх юм те бид нар мөрийн хөтөлбөртөө уншиж одоо танилцж оролцсон ч гэдэг юм тодорхой гоё уриалгыг те хийдчихсэн болно. Тийм гоё тодорхой уриалгыг чи залуучуудаа бас хүргэж тэгэхээр залуучуудаа одоо хандаж идэхэд хэлэхэд бид нар одоо сонгуульд оролцох хэрэгтэй. Бид нар одоо хин нэг одоо нэг юур зааврын дагуу чи одоо энэ хүнд одоо санал өгч юм, энэ намд санал өгч юм, альсгүй одоо саналаа мөнгөөр хөдөлцдөггүй. Тийм байгаасай гэж бол хүсэж байна. Бидний одоо сонгуульд бол маш чухал шүү. Тэгээ ирээдүйд одоо бидний одоо үе одоо ирж байна. Тийм учраас бид нар одоо улс төрийг сонирхох хэрэгтэй, улс төрд оролцох хэрэгтэй, саналаа өгөх хэрэгтэй. Өөрсдийнхөө үзэл бодлыг бол бид нар илэрхийлэх хэрэгтэй. Ийм учраас бүгдээрээ сонгуультай идэвхтэй оролцоцгоё гэж бол залуучуудтай уриалсан бол хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд ер нь залуучуудтайгаа ингээ ярилцахаар айгуу гоё ярилцах тусан болон ингээд гоё итгэл найдвар төрж байгаа. Яа гэвэл нөө залуучуудыг ийм биш гэж хардаг бүлэг хэсэг хүмүүс байдаг тий. Гэтэл яг залуучууд маань одоо өнөөдөр ийм болж боловсрч байгаа тий. Тэдний хийж байгаа шийдвэр бодлогыг үргэлж ажиглаад байж байгаа шүү гэдгийг ер нь ярилцж байгаа залуусаасаа үргэлж мэдэрж байгаа. Тэгээд энэ бол бас тодорхой хэмжээнд бид нарын хийж байгаа ажил үр дүнтэй байгаа юм болов уу? Тэгээс ирээдүйн маань гоё гэрэлтэй байгаа юм болов уу гэсэн итгэл найдвар ерөөхдөө ер нь оролцогчтой ярилцах болгонд илүү нэмэгдээд байгаа. Тэгээд ариун заяад маш их баярлалаа. Тэгээд бас онлайнаар ч гэсэндээ бид нар ингээд аль болох таслахгүйхэн шиг энэ лайва хийх хичээж байгаа. Яа гэвэл одоо бас хэдийгээр сонгуул болох үгүй нь бас ингээд хойшлогдох юм уугүй бас тодорхойгүй байгаа шүү дээ тий. Тэгсэн ч гэсэндээ яг
ерөнхийдөө бол хүмүүс сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчд маань өөрсдөө хийх ёстой юмнуудыг энд ингээ хийе эхэлсэн байгаа. Тэгээ яг сонгуулийн үеэр тэнцвэртэй ингээ мэдээлэл хүргэждэг те. Яг хин нэг улс төрч хин нэг яд эрх мэдэлтний одоо өнцгөөс биш яг залуу хүний өнцгөөс ингээ мэдээлэл хүргэждэг, чөлөөтэй ярилцдаг ийм одоо платформ аягүй тутмаг байгаа учраас бид нар өөрсдөө хэрэгцээгээр хийж байгаа. Тэгээд ер нь бас лайв болгон дээр хэлж байгаа. Ямар нэг улс төрийн эдийн засгийн ашиг сонирхол биднэрт байхгүй. Тэгээд зөвхөн залуучуудаа гэсэн өрөөндөө л энэхүү одоо лайв контентуудыг бэлтгэж байгаа. За тэгээ баярлалаа. Тэгээд бас чамд амжилт хүсье. Тэгээд удахгүй өвчин маань гайг болоо тий. Тэгээд бас залуучуудын маань гоё хийж бүтээх цаг үе маань ирнэ гэж найдаж байна. Тэгээд цагаа зарцуулсан баярлалаа. Баярлалаа. За тэгээд өнөөдрийн бас ингээд бичлэгийг үзэж байгаа хүмүүс маань бас хэрэгтэй гэж бодох юм бол бусад залуучуудаа хүргээд шеэрлээд өгөөрэй гэж хүсмээр байна. За тэгээ энэ удаагийнхаа бичлэгийг ингээд тусгая. Баярлалаа. За баярлалаа.